Тэмцээс энэ хүнийг яаралтай одоо эмнэлгийн хяналтанд оруулах шаардлагатай гэдэг эмчилж гэсэн гэж зөвшөөрж байгаа тийм үү тийм. Эмнэлгөө шилжүүлэхэд бол шинэ шийдвэрийг гүйцэтгэх газар бол бэлэн байдлаар хангацсан юм байна. Тэгээд эднээс бол одоо нууж хаах юмгүй усан бүх процессыг хамт хүрэх үү. Бас энэ дээр бас нэгэнт одоо ингээл гадуурчин янз бүрийн мэдээлэл юм байна шүү дээ. Зүгээр одоо энэ маш муудсан ч гэдэг юм уу. Эсвэл одоо санаатаараа энэ хүний эрүүл мэндийн эсрэг үйл ажиллагаа яваад байгаа тийм байна. Дараагийн асуудал бол тунгаан амчиг өрхөж гэсэн үгнээс бол хатаагаар хөнгөмдөхгүй ер нь бол бас иргэнийхээ төлөө ингэж хандаад боруулаад ингээд явж байгаа бол бас хаагана биднээс ойлгож. Яг бол хуулиа зохицуулдгүй мөртлөө бас нэг ёс зүй гэж бас нэг юм байна тийм. Тэгэхээр энэ талдаа бол бас ялангуяа яг энэ хамт олон бол бий бол юм сэтгэл хангалуун байна. Манай санаа, эмчийн санаа өнөөдөр одоо аваачаал тэндээ манай өмнө таны санаа. Тэгэхээр бид эмчилгээний хичээл гэсэн бүгд чиз бодлоо өнөөдөр. Тэг хүний эрүүл мэндийг бодоод амьсан бодоод өөрөө хүсэг хүсэг хамааг аваад аваад тийм л одоо гацсан. Намайг нэг ганц нэг доор суулгачд би дахиж энэ дээр гармааргүй. Одоо та гарч ирэхгүй таныг одоо бас хаашаа ичүүгээд тийм. Үгүй тэгэл одоо уулзж байгаа юм болж байгаа хүлээ. Эдгээр зөвлөөр сурцсан. Энэ хүн бол ийм байдал нь бол тийм муу биш дунд зэрэг. Тэгэхээр янз бүрийн гадны нөлөөнд автсан ийм асуудал бол байхгүй. Төрөлцсөн нарийн мөрөдлийн шинжилгээг хийх эмнэлгийн орчинд энэ цааш үйл ажиллагааг явуулах ёстой гэсэн ийм дүгнэлтийг бол гаргасан. Тэгээ энэний дагуу дүгнэлт бол энэ хоёрын дараах дөөсөнд танилцуулагдсан байна. Шаардлагатай үед эмчилгээг эхлүүлэх зүйтэй гэдэг энэ баясгалан дарахтаа. За зэгдээш Эрдэнэ орчир ба ганчлуу нэгтэй тунгалаг чим байгаад ийм улсуудыг гар үсгийн дүүлэх гэсэн юм. Өнөөдөр бас ганц хоёр хэвлээ гарсан юмнуудыг би бас бодит зүйлийг хэлье. Нэгт тэгэхээр ээжтэйгээ би аавтайгаа уулзсан тийм хэрэг. Тэрийг бол би өнөөдөр яг одоо жинхэнэ бодит байдлыг танаас тайлбарлаж өгье гэж хүсье. Өчигдөр аавтайгаа би ээж битээр уулзах чадаагүй гэж хэлмээр байна. Сүүн шийдвэх газрын ерөнхий газрын дарга ганхууд өргөдөл бичиж байна бичсэн. Тэгээ үүнийг хөрвүүлэх санаатай байна. Үүнд одоо өргөдөл нь юм байгаа. Сүүхэн шийдвэр гүйцэх ерөнхий газрын дарга ганхуу танаа өргөд гарах учир нь хөөгийн хувьд би аавыгаа нэг харьяал гэж бодсон юм. Би аавыгаа хамгийн сүүлд дахиад хэвтээ хүнээж дамжуулна хоёр дахь арлаа өчгтөр. Хэрэг дээрээ амиараа динжин тавьсан аавынхаа зөрөг төвчээрээр бахархаж байгаа би хэлгэсэн юм. Намайг аавтай минь уулзаж өгөөч. Өргөдөл гаргасан инх хоёрын Батшугар 2012 оны 5 сарын 6-нд өдөр. За танаас ойлгож байгаах би одоо энэ шийдвэрийг очиж өргөдлөө одоо гартанд амжуулж өгөх хэрэгтэй байна. Минут секунд болгон маш үнэтэй байна. Миний аавын Монгол хүний иргэний амь нас нь худганы иргэн дээр байж гэж хэлж болно. Энэ бол маш миний хувьд бол нандин байна. Тийм болохоос би одоо шууд явахгүй болохгүй нэ. Танаас бас асуулт тодруулах юмд бол удуулагч тэгээд манай хамт олон бас хариулах нь бодож байна. За баярлалаа. Ничего. Общество. Таны нөгөө хамгаалалтын хүмүүсийн эдгээр ингэж дахиад өгөө ойлгосон чинь. Болохоор хатуу бэлтгэх хоолны бэлтгэсэн хоолтой их хараа юм уу. Энэ бид зэмсүүлэгч хүмүүс байх. Тэгвэл шаард байгаа юм байна. Яг энэ дүүштэй. Тэгээ шок Оолоо. Өсөө онгоцон. Чин таан дээр. Өвшөө.
Энэ сайн сургууль. 진짜. 나비 또 좋죠. 사서 хоёрлаас хаачихгүй хаавуулж шүү дээ. Хоёрлаас нь 아니 Хаасан чач. арай явдаг байж юу? Шинэ үү? Бэнэрэ. 다들 호텔 гарахтаа хажууд цэгээс сууч хүн дээр суудаг хүн байж магадгүй. Шууд өөр ярьчихна. Камер хавчлаг өгөх гэж. Хулгайчуудын цагбайгийн хулгайчийн писта зогсож байгаа. Энэ шүүгчдийн писта зогсож байгаа. Хаа нэг чадсан ч чинь хуцваач маань зэ. Тийм тэр үсгэл гэж. Яг тэр үсгэж байгаа ч. Яаж чадахгүй байгаас нь. Зайлч. Зайлаа амуулаач юм гэсэн. Гарч юм бас. Хингэд би ч юм. Ха? Хуцваач гарч юм гэсэн. Зайлч. Все хийж осоод байгаа бас чи. Би хамаагүй шаарчаад хийвэлч. Арайд чи нэг зөв хийж байгаа. Хэлж чи. Ерөнхийдөө чи чамайг дуудаж байгаа баасаа гэж хэл. Монгол улсын ерөнхийдөө чи ихээр чамайг дуудаж чинь хулгайчаа гэж хэлчих биш. За тэг чи биш. Биш. Чи хэлээд биш та. Тэг гэдэг чинь чи. Юунд юу муу хараад энэ зүйл чамаас айхын хамаагүй чамаас айхын. Чамаас айхын. Юугаар муу хараад